Эрчим хүчний сайд зоригт сайдын цаг нийслэлтэй уулзалтанд оролцож салбарын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын төлөвлөгөөний талаар сэтгүүлчид мэдээлэл хийжээ. Эрчим хүчний сайдын мэдээлснээр 144 төгрөгийн өртөгтэй цахилгааныг 122 төгрөгөөр борлуулж 1 кБ цаг тутамд 22 төгрөгийн алдагдал хүлээн улмаар өнгөрсөн 2014 оны байдлаар энэ салбар 68.5 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилласан байна. Ингэснээр цахилгааны үнэг нэмэх болсон гэж тэрээр мэдэгджээ. Нийгмийн ардчлал эмэгтэйчүүдийн холбооноос хийсэн Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар нэртэй судалгааны хариуг өчигдөр танилцуулсан байна. Энэхүү судалгааг 1 жилийн турш хийсэн бөгөөд 21 аймгийн 9 дүүргийн нийт 15,000 орчим эмэгтэйг хамруулжээ. Судалгааны ерөнхий дүнгээр эмэгтэйчүүдийн амьдралын чанар муу буюу 10 байхаас 2.1% гэсэн хариу гарсан байна. Монгол улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал сэдвт хилцүүлэг өчигдөр төрийн ордноо болсон байна. Тус хилцүүлгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, засгийн газар болон төрийн бусад байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоо, хяналт шинжилгээ, үнийн аргачлалын талаар харилцан мэдээлэл солилцох болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих саналыг сайжруулалт, үр дүн дэвшүүлэх зэрэг асуудлын талаар ярилцжээ. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчдийн эвлээс 21 байгууллага объектыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах талаар яригдаж байгааг эсэргүүцжээ. Дуудлага худалдаагаар хувьчлагаар санал оруулж буй 21 байгууллагын 14 нь эрүүл мэндийн байгууллага, тэр дундаа шүд эрүүн нүдний эмгэг судлалын төв, Ёнсай болон өрхийн эмнэлгийн барилгууд багтаж байгаа юм байна. Улсын хурлын гишүүн Батцэрэг Орхон Дархан уул аймагт ажиллажээ. Тэрээр 2 аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж хуралданд оролцсон байна. Монгол Ардын намын шинжилгээ орооноос Монгол банк ба эдийн засгийн хямрал сэдвт нийтдээ хэлж үзэг зохион байгуулжээ. Монгол банк буруу бодлого явуулсны улмаас Монголын эдийн засаг хямарч улмаар төлдөөд байгаа гэж шинжилгээ орооноос үзэн эдийн засгийн гадуурчид хэмээн нэрлээд байгаа юм а. Аж үйлдвэрийн сайд Эрдэнэбат улсын хурлын гишүүн Амар Жаргал Батчамгийн нарын хамт Орхон аймагт ажиллажээ. Улсын хурлын гишүүд болон аж үйлдвэрийн сайд тус яамны холбогдох мэргэжилтнүүд Орхон аймгийн үйлдвэр аж ахуйн нэгжүүдээр зочилж бизнес эрхлэгчтэй уулзалт хийжээ.